мөнгө алт нэлээд хүчтэй өслөө, жоохон амьсгаа аваад correction руу орох нь бас ойрхон байгаа хаа. Тийм учраас хэдүүлээ эцсийн буудал хүртэл ингээд явах хэрэггүй. Ашиг хизээ ашиг юм бэ гэх юм бол хэдүүлээ хувьцаагаа зарсныхаа дараа ашиг гэсэн. Маргааны минь хөрөнгө оруулагч нараа өнөөдөр орой хэдүүлээ 3 төрлийн арилжаа хийж байгаа шүү. Хоёр нефти компаниас салаад хаш орж байгаа юм бэ гэх юм бол алтны ETF руу орж байгаа. Тийм учраас та тэр арилжааг заавалч хийгээрэй. Окей. Tesla айгу critical level дээр ирсэн байна. Та харж байгаа бол өмнөх жилийн сонгуулийн дараа тий Donald Trump сонгуул дээр ерөнхийлөгч болсныхаа дараа бүр ингээ пуужинтсан. За тэгээд буцаагаад унаад тий consolidation яваад triangle-аараа trend line-ыг ингээ мөрдөөд тэгээд pop-up хийгээд sideways consolidation яваад тэгээд одоо ерөөхдөө breakout хийх гэж бэлэн байна. Одоогийн байдлаар pre-market дээр 489. Тэгээд энэ төвшингийг барчих юм бол хэдүүлээ юу хүлээх ёстой юм бэ гэх юм бол энэ $500 хэдэн долларын төвшин дээр очино. За тэгээд автоматик хөрөнгө оруулагч нар бид нар юу хийх юм бэ гэх юм бол Tesla-гийн хувьцаанд дээр тодорхой хэмжээний ашиг авнаа. Окей, тэрэндээ бэлэн байгаарай. Тэгээ эргүүлээд хэдүүлээ Tesla руу эзэний цагт орно. Гэхдээ энэ хаа хүртэл явахын хэдүүлээ харцгаая. Гэхдээ ер нь бол та харж байгаа юм бол энэ жилийн 4 сараас энэ хүртэл 4 сарын үеэр энэ хувьцааг авсан тий $220 дээр яг энэ хаваар тий бараг хагас жилийн хугацаанд тогтмол автоматар хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс яасан бэ гэх юм бол бараг мөнгөнийг нуулцсан байгаа Tesla дээр. Окей. За иймэрхүү юм байна. Хэдүүлээ манай автомата буюу манай юун дотор багц байгаа Oscar Health-ийг хэдүүлээ бас харцгаая. Ер нь бол тий маш удаан хугацааны тий бараг 2 жил ер нь бол энэ sideways consolidation явж байгаа хэдүүлээ нэмж аваад зараад нэмж аваад ингэ явж байгаа. Одоо сая 50-day moving average дээр жоохон failed-ed одоо энэ 200 хоногийн moving average дээр явж байгаа. Хөрөнгөний зах зээл яаж ийна гэвэл stock market жоохон уналттай байгаа. Хамгийн гол нь технологи fintech app дээр үндэслэн одоо Oscar Health шиг компаниуд нь жоохон унж байгаа. Технологийн салбарт Nasdaq-ыг ингээ харах юм бол Head and Shoulders хийсэн байж магадгүй. Гэхдээ өмнө нь бол бас энэ хаваар ерөөдөө буурч ийсэн 50-day moving average-ийн доогоор орсон. За өмнөх жил бол бас ингэсэн энэ хаваар бас ерөөдөө унж ийсэн. Тэгээд энэ candle-ыг ингээд харах юм бол ер нь бол өнөө маргааш та хандлага нь юу байгаа юм бэ гэх юм бол uptrend up хийвэрэ. Тэгээ одоо ямар нэг байдлаар хэмнэлөө ерөөсөө ороогүй байгаа. Тийм учраас энэ хаашаа явах магадлалтай юм бэ гэх юм бол тий шинэ all time high руу явах магадлалтай. За тэгээ QQQ Nasdaq тэгээд S&P 500 арай жоохон өөр харагдчихээн тий Head and Shoulders ерөнхийдөө энд харагдахгүй байгаа. Саяхан шинэ all time high дээр бараг тэнцүү явсан жоохон correction орсон хүмүүс одоо санаа зовоод эхэлж байна. Тэгээд uptrend хэвээрээ 50-day moving averages up, 200-day moving averages up. Тэгээд энэ S&P 500 QQQ үргэлжлүүлээд өсөлтөд яваад эхэлчих юм бол ер нь хөрөнгөний зах зээлийн хувьцаанууд нь бүгдээрээ тэр чигтээ өсөө явчихна. Хувьцааны арилжаа хөрөнгө оолт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байцтай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оолтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За өмнө бас хэдүүлээ Dow Jones харсан Head and Shoulders formation-ыг ерөөхдөө үгүй болгосон. Тэгээ буцаагаад өнгөрсөн 3 хоногийн дотор Dow Jones буцаагаад жоохон уналтаа pre-market дээр 482 uptrend хүчнтэй хэвээрээ Европоос мөнгө орж байгаа Америкийн зах зээл рүү нүүж байгаа нь хэвээрээ одоо ер нь бол энэ хөрөнгө оруулагч нар богино хугацаа дунд хугацааны арилжаа хийдэг хүмүүс юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол дараагийн leg up хүлээж байгаа. Бид нар бас яг адилхан. За тэгээд өмнө бас ярьжсэн алтны ханш өсөөд байдаг. Гэхдээ хувьцаанууд нь олигтой өсөхгүй байгаа. За хамгийн том жишээ юу юм бэ гэх бол манай багц дотор бас байгаа. Curve mining тийм ээ энэ ер нь бол 50-day moving average дээр энэ удаа цоглоо. Өмнө дээшээ гарч үзээд буцаагаад retract хийлээ. Энийг regular chart-аар ингээ хараад үзэх юм бол
Uptrend дотор ингээ явж байгаа нь хിവэрэ. Хэдүүлээ ингээ trend line-ыг ингээ харчих юм бол энүүгээр явж байгаа. Тэгээ нэг бүр хойш нь татах юм бол ер нь бол тэ энэ uptrend нь ерөөхдөө хүчтэй хിവэрэ. Энд ер нь бол нэг parabolic spike хийгээд тэгээд retraction тэгээд Curve Mining New Gold компаниг худалдаж авахын тулд нэмэлт хөвцөө гаргасан. Тэгээд тэр бол юутэй зэрэгцээд орсон бэ гэх юм бол мөнгөний ханшны уналт. За гэхдээ та бидний харж байгаа юм бол энэ 25 оны 10 сарын 16-нд Curve Mining оролцоог $23 дээр хүрсэн. Гэхдээ мөнгөний ханш ингээ харах юм бол тий 10 сарын 16-нд мөнгө тухайн үед $54 байсан бол одоо $66 хүрсэн байгаа. Тэгээд бид нар эсвэл та нар бид нар бүгдээрээ юу гордож байгаа юм бэ гэх юм бол хувьцаанууд нь өсөө явчих юм бол бүх ерөнхийдөө хувьцаанууд нь өсөө явна. Curve Mining бас яг адилхан. Тэгээд мөнгө бол энэ 10 сарын 16-наас хойш 20% өссөн. Тийм учраас мөнгөний компаниуд ерөнхийдөө илүү өсөх ёстой. Тэгээд хэдүүлээ Hecla Mining-ыг ингээд хараад үзэх юм бол энэ Hecla Mining-тэй баг зэрэгцээд явах ёстой байгаа хэрнээ Curve Mining яг тихгүй байгаа. Hecla Mining амар гоё uptrend дотор явж байгаа манай багц дотор орсноос хойш ерөнхийдөө хэдүүлээ позиц нэг нугалсан. Окей. Тэгээ хэдүүлээ ерөнхий QQQ хэдүүлээ харлаа. Head and Shoulders мó нэг явж өгөхгүй байна. Гэхдээ энэ IWM microcap мó small cap stocks харах юм бол ер нь айгуу сайн recovery хийсэн. Тэгээ энэ candle-уудыг харах юм бол удахгүй exhaustion болох гээд байна. Ерөнхийдөө зарах хүмүүс нь зараад тэгээ магадгүй 50-day moving average дээр ойгоод дараагийн all time high руу явах магадaltaй юм шиг байна. Тэгээд өмнө би бас энэ улирлын чанартай чартуудыг үзүүлсэн хөрөнгөний зах зээл ойролцоо нэг 12 сарын 15 хүртэл жоохон буурдаг тийм ээ. Тэгээд жилийн эцэс хүртэл ингээл өсөө явцдаг тэр хөдөлгөөнийг хідүүлээ хүлээж байгаа шүү. Окей. Өнөөдөр бас нэг гоё юм юу болсон бэ гэх юм бол тийм энэ Meca Metals айгуу сайхан өслөө өмнөх all time high дээр ирсэн байна. Ер нь бол тийм энд ерөөхдөө all time high ороод тэгээ буцаагаад унсан higher high хийх гэж үзсэн фейлдсэн. Гэхдээ higher low хийсэн. Дахиад all time high руу яваад дахиад фейлдэд. Гэхдээ higher low хийгээд ер нь бол энэ 7 хоногийн эцэст Meca Metals яах магадaltaй юм бэ гэх юм бол одоо энийг break хийгээд тэгээ дараагийн төвшин хэд юм бэ гэх юм бол 29-30 cent тэгээ хідүүлээ ахуухан шиг ашиг Meca Metals-аас авна шүү. Тэр тун ойрхон байгаа. Ер нь бол алтны компаниудаас тодорхой хэмжээгээрээ салах цаг нь ерөөхдөө ирж байгаа. Тэгээд тийм учраас хэдүүлээ бас өнөөдөр алтны арилжаа яаж хийж байгаа юм бэ гэх юм бол алтны үнэтэй холбоотой ETF л орж байгаа. За Matsa-гийн regular chart ингээ харах юм бол одоо яг энэ uptrend дээр ингээ явж байгаа. Log chart-ыг харах юм бол uptrend яг энэ line дээр ер нь бол 1 2 удаа явсан. Одоо 50-day moving average дээр явж байгаа. Хүлээлт юу юм бэ гэх юм бол одоо бас ингээ дэше явах. Тэгэхээр хэдүүлээ Matsa Metals-аас Matsa Resources-аас хэдүүлээ бас ашига авах тун ойрхон байгаа шүү. Окей. Хэдүүлээ бас нэг зис харцгаа ер нь бол айгүй хөөрхөн нэг тэ bull flag юм уу flagging хийж энэ ерөөхдөө sideways consolidation дараагийн leg up ерөөхдөө тэм ирэх магадлал маш өндөртэй. Манай ARO copper айгүй дэжгүй явж байна. Та тий харж байгаа юм бол moving averages дээгүүр тийм учраас энэ дээр нэг санаа зовхон байхгүй хэдүүлээ тий энэ дээрээ хөрхөн ашиг хийчнэ. Окей. Тэгээ хэдүүлээ алтны ханшийг харъя. Тий өнөөдөр бас нэг урт market update бол орохгүй. Та юу харж байна гэх юм бол өмнөх тий up move ханаас эхэлсэн бэ гэх юм бол өнгөрсөн жилийн December яг нэг жилийн өмнө алт бол тухайн үед 2600 дээр байсан. Тэгээ uptrend нэгэ яваад тэгээд 1 2 3 4 удаа resistance дээр яагаад тэгээд дараагийн continuation up move дээрээ fake out болоод тий тэгээд энэ дээр support аваад дахиад нэг coiling хийгээд тэг өргөжлүүл явсан. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол одооний алтны chart ер нь нэлээд төстэй харагдаж байна тийм ээ. Ганц ялгаа нь юу юм бэ гэх юм бол энд бол 2 high хийсэн lower high адилхан high одоо higher high тэгээ юу авах магадaltaй юм бэ гэх юм бол одоо унаад нэг бол дээшээ шууд ингээ явах эсвэл fake out болоод өргөжлүүлээд үсэх магадaltaй. За тийм учраас энэ алтны ETF позиц дээр хэдүүлээ тий нэг сандрах мандрах ерөөсөө ирэхгүй fake out болох юм бол хэдүүлээ бас паниктахгүй
тэ тууштай байна шүү. Гэхдээ энэ QQQ, S&P 500, Dow Jones гэх мэт шиг их өсч явахгүй юм бол тэ хэдүүлээ бас эрсдлээ бодоод позициудаа жоохон багасгах хэрэгтэй байж магадгүй. Одоо энэ технологийн салбар, химбэл байханы салбар дээр дахиад нэг муу мэдээ гарч ирээд тэ. Тэгээд яах магадaltaй бэ гэх юм бол roll over болоод тэгээд head and shoulders байна тэ. Neck line бол энэ байна. Тэгээд ерөөхдөө эндээс энэ хүртэл ингээд доош явах магадaltaй. Тэгээд энэ хувьцаанууд нь унаад ирэхээр бүх хувьцаанууд энэ доошо татчихдаг мөнгөний олборлтын компани, алтны олборлтын компани. Тийм учраас тэр үнэлтийг хідүүлээ дагаж явах уугүй юу хідүүлээ энэ 7 хоногт баг шийдэх баха. Гэхдээ ингээ харах юм бол VIX бол айгу дарагдсан байна. Ерөөхдөө нэг амар юу put call option хідүүлээ бас QQQ дээр хідүүлээ харцгаая. Тэ ер нь бол тэ put-ууд нь ер нь бол хүмүүс жоохон bearish байгаа. Тэ гэхдээ ер нь бол foundation олцсон. Тэгээд энэ жоохон дэше явах магадaltaй. Тэгээд put call option S&P 500 дээр SPY дээр хэдүүлээ бас харцгаа. Ерөөхдөө төстэй гэхдээ энэ ерөөхдөө дэше recover хийж байгаа. Миний хүлээлт миний таамаг юу юм бэ гэх юм бол би бас буруу байж магадaltaй шүү. Ер нь бол хувьцаанууд Santa Rally ирэх магадлал бол өндөртэй. Тэгээд шинэ all time high руу явах хаа. За, нефтийг ингээд харах юм бол сая ер нь бол олон хоног дараалалаараа $60 бараг $55 хүртэл ингээд явсан. Ер нь өмнөх support одоо энэ ерөөхдөө support дээр bounce хийлээ. Тэгээд хэдүүлээ харцгаая. Ер нь бол тэ айгу bearish chart байна тэ ерөөхдөө ингээд зүгээр чулуу шиг доошоо унж байгаа. Тийм учраас хэдүүлээ нефтний компаниудаас төр салж байгаа. Тэгээ ингээ харах юм бол нефт хаашаа явах магадaltaй юм бэ гэвэл тэ улам доошоо нэг $40 руу явах магадлал байгаа. Тэгээд ер нь бол хүн болгон нефтийг муулна, хүн болгон нефтийг үзэн ядна. Тэгээ эндээ ерөөхдөө нэг basing pattern хийгээд тэгээ юу болох юм бэ гэх юм бол нефт олборлог компаниуд хаалгууд дампуурн зарим нь алдагтай олборлож байгаа компаниуд ерөөхдөө олборлох юмаа зогсоон нефтийн компаниуд шин дэд бүтцлүү хөрөнгө оруулалт хийхгүй тэгээ эзэний цагт юу болох юм бэ гэх юм бол тэ эдийн засгийн мэдээнүүд нь сайжирна эрэлт нөгөө нефтний эрэлт нь өсөөд тэгээд буцаагаад өсөө явна тэгээ хэдүүлээ хизээ ерөөхдөө нефтийн хөрөнгө оруулалт хийх ёстой юм бэ гэвэл хүн болгон нефтийг үзэн ядаж байх үед нь тэгээд алтан дээрээ хэдүүлээ бас хизээ хөрөнгө оруулалт хийсэн бэ гэх юм бол тэ яг хүн болгон үзэн ядаагүй гэхдээ яг uptrend хүчтэй болж эхлэхээр нь орсон тийм учраас хэдүүлээ бас энд ирэх ондоо заавалчгүй bottom-ыг timing хийхгүйгээрээ тэ зүгээр тэ хүлээцтэй тэгээд нөхцөл байдал бүрдээд ирэхээр ерөөхдөө хэдүүлээ хөрөнгө оруулалт хийн. За Valaris дээр удахгүй хэдүүлээ нэг шийдвэр гаргах хэрэгтэй яагаад гэх юм бол аягүй хүчтэй унж байна. Тэгээд та харж байгаа юм бол тэгээд recovery хийх нь хэдүүлээ харцгаая магадгүй буцаагаад энэ $52 хэдэн доллар дээр ороод ирэхээр хэдүүлээ бас Valaris-ийн хувиа жоохон багасах хэрэгтэй байж магадгүй. За арилжаануудаа хийгээрэй. Тэгээд өнөө маргааш та энэ тэ алтуул дэшээ явах гэдэг энэ silver тэ мөнгө бол тэ сая шинэ all time high хийсэн. Тэ хэдүүлээ энд харж байна. Амар ерөөхдөө амар явж байна те. Ерөөхдөө энд нэг cup and handle явчаад sideways consolidation хэд хоног бам дэше sideways consolidation бам дэше. Тэгээ харамсалтай юм бэ гэх бол одоо баг манай target $68 дээр ирж байгаа. Хэрнээ хөрөнгөний зах зээлийн хувьцаанууд нь унж байгаа болохоор манай мөнгө олборлдог компани позиц одоо Curve Mining олигтой араас нь явахгүй байна. Тийм учраас тэ юу гордож байгаа юм бэ гэх юм бол Santa Rally ирээсээ мөнгө ерөөхдөө энэ ханшин дээр байгаасаа эсвэл баг зэрэг ингээ $68 руу яваасаа тэгээд тухайн үед Curve Mining, Hecla Mining шин өнгөрсөн 2 жилийн хугацааны шинэ high хийгээд ирэх юм бол хэдүүлээ ашиг аваад тэгээд жоохон cash flow нүүн яадаг гэх юм бол тэ мөнгө алт нэлээд хүчтэй өслөө жоохон амьсгаа аваад correction руу орох нь бас ойрхон байгаа хаа. Тийм учраас хэдүүлээ эцсийн буудал хүртэл ингээд явах хэрэггүй тий ашиг
юу хизээ ашиг юм бэ гэх юм бол хэдүүлээ хувьцаагаа зарсныхаа дараа ашиг гэсэн үг. За тэгээд ямар компани дээр ер нь үржлүүлээд хөрөнгө оруулалт хийх юм бэ гэх юм бол Tesla шиг компани тийм ээ, Oscar Health шиг компани унсан ч ерөөхдөө нэмж аавна. Яагаад гэх юм бол тэр компаниуд нь томорж байгаа учраас тийм зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа, хөгжиж байгаа гэх мэтчлээ. Мөнгө алтан дээр бол бид нэр зүгээр зах зээлийн үн ханшнаас хараад болохоор тийм бид нэр тиймэрхүү алхам хийх хэрэгтэй. Окей. За. Тэгээд дахиад хэлье. Одоо ойролцооныг дахиад 2-7 хоног манай School Community-гийн үн ханшин хямдэрсэн үн ханшин дээр байгаа. Тэгээ онгороо буцаагаад жоохон үн ханшин өссөн шүү. Bye. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.